Зочид танилцуулъя. Дэлхийн хэвлэлийн эрхчлөөний өдрийг тохиолдуулан парламентын сэтгүүлчид, зурагчин зураглаачид, хэвлэл мэдээллийн ажилтнууд маань улсын их хурлын үйл ажиллагаатай танилцж байна. За эрхэм үндэд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд та бүхэндээ дэлхийн хэвлэлийн эрхчлөөний өдрийн мэндийг өргөн төвшүүлье. За нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий ассамблеийн шийдвэрээр жил бүрийн 5 дугаар сарын 3-ны өдрийг дэлхийн хэвлэлийн эрхчлөөний өдөр болгон тэмдэглэж зарлан тунхаглаж ирсэн. Манай улс одоо 30 дахь жилдээ дэлхийн хэвлэлийн эрхчлөөний өдрийг тэмдэглэж байна. Хэвлэл нийтлэх эрхчлөө бол арчлалын үнд зүйл юм аа. Монгол улс одоо үндсэн хуулиараа үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэл нийтлэх эрхчлөө, арчлал, хүний эрх эрхчлөөг баталгаажуулж арчлалын мөн чанарыг улам тодтогч өгсөн нь одоо бидний энэ 20 дугаар зууны хамгийн том ололтуудын нэг юм. Өнгөрсөн жил энэ парламентын ажлыг ил тод нээлттэй болох, парламентын шинжилгээг хэрэгжүүлэх, ард түмний засаглах эрхийг хангах, ил тод нээлттэй парламент хууль тогтоох ажиллагаа байх явдлыг бол манай сэтгүүлчид байнга дэмжиж, парламентын хяналт шалгалт хариуцлагын тогтолцоог сайжруулах, нээлттэй сонсгол зохион байгуулах, төр дэдх иргэдийн итгэлийг сэргээх талаар одоо хамтран ажиллаж ирсэн явдалд үе үеийн парламентын сэтгүүлчид та бүхэнд халуун талархал илэрхийлье. Баяр хүргье. Ийм ч учраас парламентын сэтгүүлчид та бүхэн маань бол хууль тогтоогчдоос тутгааргүй мэдээлэлтэй, бас мэдлэгтэй, сайн хууль батлан гаргахын төлөө ажилдаг, бас шүүмжилдэг болох болохгүйг нь жинхэнэ 4 дахь засаглалын үүргээ гүйцэтгэж ирсэн гэдгийг тэмдэглэн хэлэхдээ таатай байна. Хууль сурчлах, түгээн дэлгэрүүлэх, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих энэ эргэх холбоог үүсгэхэд хэвлэл мэдээллийн салбарын үүрэг оролцоогүйгээр парламент ажиллах ямарч болцоогүй. Тиймээс Монгол улсын парламентын сэтгэл зүг, парламентын сэтгүүл зүг хөгжүүлэхэд та бүхний оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй юм. Сэтгүүлчийн ажил арилжаа 8-аас илүү үнэтэй, улс төрөөс илүү хүчтэй. Ард түмнийг урайлан дуудах агуу урлаг юм а гэж Балдур Жаксон нэгэнтээ хэлсэн байдаг. Энэ үг бол сэтгүүлчийн ажлыг яруу тодоор илэрхийлсэн сайн зөвлөл юм. Өнөөдөр бид мэдээллийн шинэ нуурын зуунтай хөл нийлүүл алхаж байна. Монголын сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээллийн чанар, хурд, олон улсын мэдээллийн агентлагуудтай одоо харьцуулан харагддаг, үнэлэгдэх болсон. Бодит нөхцөл байдлыг халуун зүгээс нь хүргэх, тэнцвэртэй мэдээлэх, их сурвалжийг нотлох зэрэг мэдээлэл бэлтгэх ур чадвар дэлхийн жижиг төрсөө. Тиймээс өнөө цагийн захин мэдээллийн хурд, сэтгэл зүйн салбарыг бол улам хариуцлагатай, ёс зүйтэй, үнэн бодиттой, тэнцвэртэй байхыг шаардж байгаа. Хэвлэлийн эрхчлөөний өнөөдөр Монголын сэтгүүл зүйн орчин, тэр дундаа хууль эрх зүйн хүрээнд сэтгүүлчдийн эрх хэрхэн зөрчигддөж байгаа тухай, хэвлэл нийтлэх эрхчлөөг хэрхэн боогдуулсан, хараа тус сэтгүүл зүйг хөгжүүлэхэд тохиолдож буй саад бэрхшээлийн талаар бас бид ярилцах зүйтэй. Ийм учраас 4 дахь засаглалынхаа редакцийн хараа тус байдал болон мэрэгжлийн ёс зүйн асуудлыг хэлцгээс гадна иргэд олон нийтэд хэвлэлийн эрхчлөөг хэрхэн хааж боогдуулсан талаарх үнэн бот мэдээллийг хүргэж, төр засагт хэвлэлийн эрхчлөөг сануулгах үүрэгт одоо энэ 5 дугаар сарын 3-ны өдрийг дэлхийн хэвлэлийн эрхчлөөний өдрийг тэмдэглэхийн утга учир юм. Монгол улсын парламентыг дэвшилттэй шийдвэр гаргасан, эрүүгийн хуулиас гүтгэхтэй холбоотой заалтыг гассан. Цаашид хэвлэлийн эрхчлөөг хангахад хууль эрх зүйн орчныг сайжруулах, сэтгүүлчдийн хариуцлага ёс зүйг дээшлүүлэх, мэдээллийн ил тод нээлттэй байдлыг хангах, захим сэтгүүл зүг дэмжих зэрэг олон асуудлууд бий. Эрхэм сэтгүүлчид та бүхний үгтэн үнэн, үзэгтэн хурц байх болтугай. Та бүхэнд ажлын өндөр амжилтыг хүсээрөөё.